Өмнө нь бол тэр хиймэл оюун хааныг ашиглана гэдэг ойлголтыг тий ерөөсөө яг ямар хувь хэрэглээтэй вэ гэдгийг төсөлж чадахгүйсэн бол яг ингээд ChatGPT гарснаас хойш өдөр тутмын байнга хэрэглэх боломжтой болсон. За Google-ээс хайж болдог. Google-ээс хайхаар ингээд нэг хэдэн мянган хуудас гарч ирээд за бид нар нэг ихний 10 юм уу 20 хайлт руу илэрч рүү орж үзээд хэрэгтэй агуулгаар хараад тийм хуваалаар хатдаг тий. Тэгвэл цаг ордог гэж хэлж болно. Одоо би юу хүсэж чинь тэргээ бичлээ буцаага надад хариултыг үүсгэх байдлаар маш хурдан хугацаанд одоо мэдээллийг үүсгүүлэх одоо хайх олох боломжтой болсон. За ChatGPT-г бид нэр компьютерийнхаа браузераас ашиглаж болно. Гар утсан дээр ChatGPT гэдэг яг энэ логотойг нь суулгаад ашиглаж болно. За би ChatGPT браузераас орсон. Sign up гэдэг анхуд орж байгаа хүмүүс манд бүртгүүлээд за Google-ийнхаа аккаунтыг сонгоод орчуулах их амар байдаг. Continue with Google гэдэг. Нэвтэрч орсны дараа үндсэнд дэлгэц ийм харагддаг. Command prompt буюу юу хүсэж байгааг их оновчтой бичээрэй гэдэг байсан тийм. Тэр хэсэг маань энэ гол хэсэг. Би энэ удаа маш энгийн зүйлээс асууж эхлэе. Надад эрүүл хаалтын 7 хоногийн жор үсгэж өгөөч. За ингэнгүүт хариултыг генератлэх буюу шууд үсгэж өгдөг. Энэ удаа би энэ гадаад хэл сурах төлөвлөгөө асууя. За тэгэхээр энэ зүүн талын дээд болон new chat буюу шинээр чат үсгэх гэдэг зэс байгаа. За ер нь л нөгөө агуулга битгий холиорой гэж ярьдсан дээ. Тэгэхээр би сая хоолны талаар баах юм ярьсан. Хоолны жорны талаар одоо би нэг гадаад хэл сурах гэж байгаа. Тэрний талаар асуугаад төлөвлөгөө зохиолгоод тэгээ хаанаас яаж сурах вэ хэрэгтэй мэдээлүүдээ олмоор байгаа юм. Яа би ингээ юу хүсэж байгаа бичсэн те. Эхлээд би 6 сарын хугацаа байгаа. Хятад хэллийг анхан шатнаас сурна нэг оноо аавна гэдэг бичсэн. Дэлгэрэнгүй төлөвлөгөө үнгээ ашиглах их сурвалж зөвлөмж гаргаж өгөөрэй гэсэн. Эхний 1-2 дугаар сар дээрээ юу хийх вэ гэдгийг гараад өгсөн байна те. 600 үг сурсан байх хэрэгтэй байна. 300-500 хандс бичиж сурсан байх хэрэгтэй байна. За энэ дээр номнууд нь ямар ном байх юм? Өдөрт дадлага ажил нь юу хийх юм? За дараагийн саруудад нь 3-4 дугаар сард нь би хичээсгээ 3 түвшний 700-аас 800 хандсыг тогтоох хэрэгтэй байна. Дэлгэрэнгүй байдлаар төлөвлөгөө гаргаад өгчлөө. За бид нар файлтаас ажиллаж болдог. За энэ нэмэх тэмдэгтээр дараад за Google Drive, Microsoft OneDrive-аас эсвэл өөрийнхөө компьютераас файл апплодлж болно. За энэ слайдууд бол миний ордог хичээлийн агуулга. Энэ 60-70 хуудастай материал презентацийн PPT байгаа. Тэгээ би энэ файлаа уншиж оруулж ирээд даалгавар өгч байна. Энэ файлаас 10 тест төсөлж байна. За тэгээ 10 олон сонголтууд нэг зөв хариулттай гэж. За тест 3 асуулт зохиож өгнө үү? Зөв хариулт тайлбарыг нь хамт үүсгэрэй. Гэх мэтлэн бид нар өөрсдийнхөө агуулгаас файлаас даалгавар өгч болдог. За маш хурдан хугацаанд ингээд 10 тест үүсгэх боломжтой. Яг миний агуулгыг уншиж хагаад нэлээд одоо бараг бүрэн шууд ашиглаж болохгүй хэмжээний тестүүд үүсгэж чаддаг. Word-ийн файл, PDF файл, PPT, Excel-ийн файл гэх мэтлэнгээ. Эхний тест жишээлбэл зөв хариулттай нь яагаад энэ нь зөв гэдгийг тайлбарласан байлаа гарч өгсөн байна те. За одоо би нэг зураг үүсгэж өгье. Үзье те. Надад өвлийн ой гэдэг зураг үүсгэж өгнө. За тэгээ энэ зурганда цагаан уулай. За тэгээд 2 үнэг баавгай байхаар баавга тэгээ бас хэрэм гэчихэд хэрэм байхаар үсгэрээ гэд доторх одоо зургийнхаа агуулгыг захиалж болох юм шүү дээ тийм. Миний өвлийн гэдэг зураг цагаан туулай заалуулаа мань байна. За ийм байдлаар бид нэр зураг үсгэж байна. Манай ангид одоо 25 хүн байна тийм. Надаас гадна за яг адилхан асуултыг асуухад 25 өөр хариулт авна. Ашиглаж байгаа модель буюу цаатлын алгоритм нь өөр байна. Их сурвалжууд нь өөр. Тийм учраас хүн болгоны хариултууд өөр байдлаар хүсч болно. За одоо багш нарт зориулсан жишээнүүдээ хэдүүлээ. Ашиглаад юу асууж болох юм. За манай сургалтын зорилго бол ер нь бол ашиглах энгийн харин prompt буюу энэ асуух зүйлээ яаж бичвэл урт хугацаанд багш хэрэгтэй мэдээлэлээ гаргаж авах вэ гэдэг энэ нэг аюу дэм мэдрэмжийг суулгах гэж байгаа байхгүй.
Тэгээд бид нар юм жишээ промптуудыг өгсөн. Та одоо өөрийнхөө хэдвэр ангийн аль хичээлийн аль бакалаврын түвшний одоо тийм миний ордог ийм хичээлийн ийм сэдв гэх мэтлэнгээр минут сэдв анги ордог түвшингээ өөрчлөөд суугаад иж болно. За 8 дугаар ангийн монгол хэлний өгүүлбэрийн гишүүд сэдвийг би 40 минут заах гэж байна. Хичээлийн төлөвлөгөө гаргаж өгнө үү? Тэ хичээлийн зорилго хэрэглэгдэхүүн хичээлийн авц тус бүрээр юу хийлгэх ажлууд за үнэлгээ гэрийн даалгавар ийм бүтцтэйгээр гаргаж өгнө гэд бүтцтэй биччих юм бол ChatGPT-ийн хариулт их тодорхой. За одоо шууд зорилгын тодорхойлолт өгч штэ. Өгүүлбэрийн гишүүдийн тухай ойлголт өгнө. За гишүүдийг зөв ялган таних шинжлэх чадвар хөгжүүлнэ. За хэрэглэгдэхүүн нь самбар хичээлүүд проектор байх юм байна. За ангийн хичээлийн минут тус бүрээр багш юу хэлж болох. Эхний 5 минут хичээлийнхаа зорилго сэдвийн ерөнхийдөө хэлэлцүүлэх юм байна. За гэх мэтлэнгээр би 40 минутын хичээлээ орж болох нь үнэлгээг яаж өгж болох юм гэдэг жишгийг гаргаж өгч байна. Гэрийн даалгаварт багш одоо жишээл 5-7 өгүүлбэр ялган бичих даалгавар өгч болох нэ гэх мэтлэнгээр хичээлийн төлөвлөгөө гаргахтаа. Тэр иймэрхүү яг одоо төлөвлөгөөнийхөө агуулгыг бичээд өгчих юм бол яг тэрний дагав нэрийн гаргаж өгөх боломжтой.